Яа, янзын гоё кофе машин байна шүү. Манайха одоо кофе шоп танилцуулах чинь ингэ бодчих үедээ хөөе. Банк юм болцсон байна шүү. Банк жоох юм. Банкуд юм болчиход байна уу. Яа, тасархаа. Уг нь яг ганхуага хийгээд үгүй гэсэн гоо зүг ахна өөрөө хийчих гэсэн. Ямар гоё кофе тийм бэ. Кофега хийлэглээ. Гоё би ч одоо пянзан дуртай хүн пянзаа сонслоо. Энэ тансаг газар гоё суулаа. Доор яаж байгаа гэж манайхан миний машиныг угааж байгаа. Хаана нэг гэж банкнд байхдаа хас банкны премиум салбарт. За ястаа нэрээ мэдхгүй одоо энэ өрсөлдөөн гэдэг юм нэрээ ингээд юмыг ийм гоё болгож байгаа байхгүй. Тэгээ миний мэдхийн за Монголчууд нэг 15 6 арилжааны банк байгаа даа. За тэр дотроо бас чинь нэг системийн банк гэдэг идэрч байгаа шиг хоорондоо тийм өрсөлдөөнтэй. Манайх ганхуйха системийн 5 банкны нэг штэй гэж байгаа байхгүй тий. Гэхдээ системийн гэдэг нь юу гэж байгаа юм гэхээр үгүй яг одоо том банк л гэж хэлж болно даа тий. Айгу гоё. Яг системийн банкэр манайхан ялангуяа санхүүгийн бүгдээрээ мэдж байгаа. Энэ чинь GT Hub гэдэг юм хаан улд одоо баригдсан. Энэчгүй баригдаж бас хэдэн жил болцоо. Яг MSM-ийн замын өөдөөс харсан айгүй гоё байшин барьсан. Энийг манай 3 найз барьсан. Нэг нь бол манайхан бүгдээрээ мэднэ машин мундаг машин уралдаг манай Болдбаатар Бумбадаа гэдэг бид нар. Бумбадагийн барьсан энэ байшингийнхэн 4 давхурд нь манай хас банкныхан маань премиум салбар гэдэг бүр үнэхээр гоё салбар байгуулжээ. Тэгээ ярих юм алга. Сая ингээд ирээд дүүнэртэйгээ уулзлаа. Сайн уу юм дөө. Ажлаа хийж гинөө амарч гинөө. Би эдгээр ингээд түрүүн бүх цаглуудаа ингээд уулзаад үгүй та нар чинь ажлаа хийж байгаа мó амарч байгаа мó гэсэн чиггүй ажлаа хийж байгаа байгаа гэдэг. Бүр амралтын газар суугаад байгаа юм шиг тий. Янзын гоё салбар нээсэн биш үү. Тэгээ уг намайг өөр юм яриалаа гэж дуудсан чинь би бүр ингээд салбарын гоё магтмаар санагдаад бүр ингээд хорхоо өрөөд ер нь бол яг нөгөө банкнуудын хоорондох өрсөлдөөн бол бүр ингээд өрсөлдөөнөөс хин хождгоо гэхээр хэрэглэгч бид нар л хождог. Ерөөсөө те зээлийн хүү буурж гин, үйлчлэгээ сайжирж гин. Яг бид нар нөгөө банкны VIP үйлчлэгээ гэж мэднэ. Тэгчээ эднийх чинь бүр тэр VIP-г даваад премиум гэдэг үйлчлэгээ гаргацсан. За энэ дотроо юу багтж гин гэхээр хас mortgage гэдэг те. Яг манайхан илүү ипотек гэдэг үгээр нь манайхан одоо нэг зээл авсаар байгаад ипотек гэж ярьсаар байгаад тэр үг нь ингээд бидний ой санамжинд илүү унтсан баг. Ер нь бол яг хуу ипотек mortgage гэдэг чинь нэг л үг л дээ. Одоо барууныхан за ингээд одоо Европ, баруун Европ, цаашгаа Америк энтертэй бол mortgage гэж яриад байдаг тийм. Зүүн Европынхан наашаага болохоор бид нар ипотек гэж яриа сурцсан. Тэгээ эднийхэн маань гол надад зарлуулах гэж байгаа санаа нь ганхуйхаа одоо энэ Монголын тэр дундаа Улаанбаатарын зах зээл дээр үнэмшмээргүй тоо ярьж байгаа байхгүй. Жилдээ 35 мянган шинэ орон сууц ингээд зах зээл дээр бий болж байна. За мэдээж тэр орон сууц дотор ч н одоо тэгэл те жижиг квадрат метр дайнч байгаа, томнж байгаа, амны орон сууцсан ч байгаа, коттеж ч байгаа. Одоо юу гэдэг бүгдээрээ ороод тийм тоо гарч байгаа юм байна. Тэгээ хүний сонголтын л асуудал те. Тэгвэл нөгөө ипотек одоо бидний ярьж байгаа нөгөө ипотек гэдэг чинь нөгөө 80 квадрат метр хүртэлх ипотек гараад байдаг шүү дээ те. Тэрнээс дээшгээ болохоор ингээд нөгөө айгу хүндрэлтэй болчих юм байна л да бас те. Одоо ипотектэй багтдгоо тэгээ яах вэ те. Тэгээд эднийхэн маань хас mortgage гээд нэг өдрийн дотор тэрбум за бүр цаашлаад тэрбум 500 сая хүртэлх төгрөгийн зээлийг нэгэн өдрийн дотор гаргана гэж байгаа юм. Гэхдээ би тэгээ сая бүгд захиалуудаа нуулзаагүй эн чинь тэгээ тийм та нарт яг гаргана гэж зөвхөн тэгвэл танай банкны хэрэглэгч та нар нэг сториг нь харж байгаа энэ ийм болцооны одоо мөнгө төгрөгөд орлоготой ийм залуу юм байна энэ ингээд төлж болох юм байна ингээд судалгүй гэсэн үггүй ганх байхаа. Заавал манай банкны харилцагч байх шаардлагагүй. Бүх одоо хүмүүсийг бид нар нэг өдрийн дотор судлаад нэг өсөндөө эдний баг маш сайн байна гэсэн үг те. Маш сайн байна гэсэн үг, олон жилийн туршлага нь байна гэсэн үг. Энд чинь баг банкирууд чинь тэгдэг юм байлээ шүү дээ. Ирээд уулзахаар баг нүд харж байгаад мэдчихдэг юм байлээ шүү дээ. Ер нь бол тий. Тэгээд дээрэс нь материалын яах юм бэ гэсэнгөө бид нар онлайнаар аваад судалж болно. Эсвэл бид нар харилцагч нар дээрээ шууд өөрснөө яваад очно гэдэг байхгүй юу? За энийг л энэ премиум үйлчлэгээ гэж яриад байгаа юм байна л да. За одоо миний байгаа энэ салбар дээр шийдвүүлж болох юм байна. Бүр хотын төвд эднийх чинь нөгөө алтан жолоо дээр супер гоё офистой болсон шүү дээ. Төвд нь шийдвүүлж болох юм байна. 8 9 давхар л үү дээ. Тэг санагдаад байна. Тэгээ яг мэдээж зах зээл гэдэг өөрөө асар баян те сонголт асар их байгаа хүмүүс чинь түрүү надад нэг менежер нь хоёр дахь зах зээлээс авж байгаа гэдэг юм ярьчихгүй юу хоёр дахь зах зээл бонд болоо явчихсан. Үгүй ганхуйхаа одоо нөгөө ихэнх нь манайх ингээд нөгөө шууд одоо байгууллагаас нь авдаг штэ. Эсвэл зүгээр шууд та одоо найзласаа байр авж байгаа бол манайхаар одоо энэ хас mortgage шийдвүүлчих болно. Тэрийг хоёр дахь зах зээл гэж ярьдаг юм байна л да. Одоо тэр банкных нь хэллэгэл тийм юм байна. Би бол тэгж ойллоо. Энд чи юун бонд болоо явчихсан чинь бондтой хамаагүй гэж шүү. Нэг өсөндөө ямар ч байсан сав авсан хаанаас ч авсан эдний энэ хас mortgage-д одоо хамрагдах тийм болцоотой байгаа байхгүй юу? Тэгсэн мөртлөө хамрагдах болцоотойгоо
эднийх нь нэг өдрийн дотор шийднэ. Бүр гайхамшигтай юмрээд байгаа байхгүй тий. Одоо би одоо сэр тэр ипотекийн зээлмэлийг бас авч ирсэн юм. Хамгийн хурдантал 14 хоногт шийдчихсэн санагдаад ах юм. Тэгэхэд эднийхэн маань бүр ганцхан өдрийн дотор 2 жилийн өмнө би MSM-аас эхнэрдээ машин авч ирсэн. Үнэхээр яг нэг өдрийн дотор шийдэж өгсөн шүү. Тэгээ надад тухайн үед юу санагдчихсэн гэхээр одоо энэ машин дээр биш одоо ингээ байран дээр болчихлоо шүү дээ. Бүр байрандаа бүр 1 тэрбумаас 1.5 тэрбум. Нэг өдрийн дотор шийднэ гэдэг маань надад өнөөдөр юу нь хамгийн таалагдж байна гэхээр чинь хүний цагийг хэмнээд байгаа байхгүй тий. Чи хүн болгон зээл гарахгүй нь бол дараагийн асуудал тий. Чи ядаж би гарахгүй байна гэдгийг чинь нэг өдрийн дотор мэдчихнэ шүү дээ тий. Тэгвэл ингээд 14 хоног хүлээгээд үе миний зээл болж байгаа болов яаж байгаа вэ гэдэг ингээд хугацаа алдчихж байгаа байхгүй. Энд чинь цаг хугацаа хэмнээд байгаа байхгүй тий. Тэгээ яг нэг өдрийн дотор шийднэ гэдэг надад айгүй мундаг санагдаад байна. Тэгээд баг үнэншмээргүй санагдаад байна. Гэтэ ямар ч асуудалгүй бид нар хийж чадна л гэж манай октод. За. Ийм л юм зарлах гэж энд ирсэн. Үнэхээр гоё таалагдчихлаа. Ойрсон ч гоё юм байна. Ямар ч байсан би яг надад зээл хэрэггүй одоогор. Одоогор гэдэг зээл хэрэгтэй болно л доо. Ямар ч байсан кофе уучлаа, машинаа угаалгачлаа. Октодоо машин гарцсан байз. Оо за. Гол юм аа гэх мартчих штэ. За мэдээж тэгээд дэлгэрэнгүй мэдээлэл аваад энэ чинь бүр айгүй сони юм яриад байгаа байхгүй те. Дэлгэрэнгүй мэдээлэл авахгүйл манай хас банкны доогоор гарч байгаа утсаар холбогдороо мэдээж пэйж хуудаснаас байж байгаа хасмор гэж гээ те. Тэр нь ороод дэлгэрэнгүй мэдээлэл аваараа. Үнэхээр гоё. Одоо ингээл энэ чинь л өрсөлдөөн шүү те.